За сайн байцгаана уу манайхаа амарснаа байна. Өнөөдрийнхөө бичлэгээрээ бүгдээрээ жирэмснээс хамгаалах арга хэрэгслүүдийн талаар ярилцсан. Жирэмснээс хамгаалах уламжлалт аргууд, орчин үеийн аргууд гэдэг ер нь бол маш олон төрөл байдаг. Өнөөдрийн бичлэгээр бол яг уламжлалт 5 аргын талаар, за тэгээд орчин үеийн 7 аргын талаар ярилцсан. Орчин үеийн арга хэрэгсэл бол ер нь 10 гаруй төрлийн маш олон төрөл байдаг. Гэхдээ өнөөдрийн бичлэгээрээ Монголд хамгийн олдот зэхтэй элбэг байдаг 7 төрлийн л ярьцгаая. За тэгэхээр өнөөдөр миний ярих гэж байгаа энэ нийт 12 төрлийн жирэмснээс хамгаалах аргуудыг бол ер нь дотор нь 5 бүлэгт ангилчих болно. Нэгт нь уламжлалт аргууд, хоёрт нь механик аргууд, гуравт нь дааврын аргууд, дөрөвт нь бүр мөсөн зогсох арга, тэгээд тавт нь яаралтай үед хамгаалах арга гэд 5 төрөл хуваачиж байна. За нэгдүгээр бүлгээс шууд эхлээд явцгаая. Уламжлалт аргууд буюу зам байдлын арга. За зам байдлын арга дотроо нэгдүгээр арга бол төвчих арга. За тэгэхээр төвчих арга бол миний өнөөдөр ярих энэ 12 төрлийн төлөвлөгөө хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах аргууд дотроос одоо номер 1 100% хамгаалдаг арга байгаа. Угаасаа тодорхой шүү дээ. Хүнтэй ойртохгүй л тэгээд хаанаасаа жирэмслэх юм сте. Тэгэхээр жирэмслэлтээс тэг бэлгийн замын бүх халдвар төвчнөөс 100% хамгаалдаг цорын ганц арга бол төвчих. Тэгэхээр ер нь алын төвчих аргыг бол би өсвөр насныханд илүү зөвлөнө. Бэлгийн боловсролыг сайн олж аваагүй яг яаж өөрсдөө хамгаалах вэ гэдгийг сайн мэдэхгүй байгаа бол тэрийгээ судалж мэдэх хүртлээр ер нь бол төвчээд байсан дээр замын цагдаагийн газараас гарсан гоё уриалга шүү дээ. Яарад явах вэ гэдэг шиг яарад явах вэ. Хоёр дахь жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх одоо зам байдлын арга бол өтрээ оролцоогүй бэлгийн харилцаанд орох явдлаа. За тэгэхээр энэнд бол аман секс орж болно, анал секс орж болно, гар хангалага, одоо эротик массаж гэх мэт өтрээ оролцоогүй бүх төрлийн бэлгийн харилцааг хэлнэ. Тэгээд зарим хүмүүс бол өтрээ оролцоогүй бол бэлгийн харилцаанд тооцохгүй гэдэг. Гэхдээ ер нь бол бэлгийн харилцаанд орж тооцно. Ягаад тэгэхээр бэлгийн замын халдвар төвчнийг авах бол 100% боломжтой байдаг. Аман секс ч юм уу, анал секс би хийсэн юм чинь жирэмсэн болохгүй, одоо хамаагүй гэж бодож бол тэгэхээр ерөөсө болохгүй. Заавал бэлгэвч ч юм уу хамгаалалт хэрэглэх хэрэгтэй. Яг гэвэл таныг бэлгийн замын халдвар төвчнөөс энэ арга хамгаалж байгаа. Гурав дахь зам байдлын арга бол гадуур тавих буюу одоо өтрээний бэлгийн харьцаанд орлоо. Тэгээ яг нөгөө харьцаанд орж байгаа хэрэгтэй үн тавих төхөөд ирэхээрээ бэлэг хэрэгтнээ сугуулж аваад гадуур тавихыг бол гадуур тавих гэж хэлээд байгаа. Тэгэхээр гадуур тавилт бол нэг 80 хүрхүүдээ орчим хувьтай л хамгаалдаг. Тэгэхээр ер нь л хангалттай биш. Жирэмслэх магадлал өндөр. Дээрээс нь бэлгийн замын халдвар төвчөнд тусах боломжтой. Тийм учраас энэ гадуур тавих аргыг бол би ямар ч хүнд зөвлөхгүй. Ер нь л баталгаатай арга бол биш. Яагаад жирэмслэлтээс хамгаалахгүй вэ гэдэг байгаа гэхээр одоо хүмүүс бодохдоо эр бэлгийн эс зөвхөн одоо эрэгтэй хүн ингээд тавих үед нь өрийн шингэнд нь байдаг гэж ойлгоод байдаг. Гэтэл эрэгтэй хүн бэлгийн харьцаанд орж явах үед нь гардаг дурын шингэн дотор ч гэсэн эр бэлгээс байдаг. За тийм учраас яг тэр тавих гэдэг процессоос өмнө ч гэсэн эр бэлгээс ялгараад жирэмслүүлэх боломжтой байдаг. Дөрөв дэх зан байдлын арга бол үр тогтолтыг таамаглах арга. За үр тогтолтыг таамаглах арга дотор бол үндсэн 4 төрлийн арга байдаг. Энэ температурыг хэмжих арга, умаан салстын арга, за бидний маш сайн мэддэг календарын арга, өндгийн эс боловсролтын дараах арга. Яг календарын аргыг дангаар нь хэрэглэх нь бол маш үр дүн багтаа байдаг. Энэ 4 аргаас ингээ 2-ын ч юм уу 3-ыг хослолж хэрэглүүл илүү баталгаатай үр дүнтэй байдаг. Тэгэхээр жирэмсэн болох гэж хичээж байгаа, хүүхдээ болохыг хүсэж байгаа хүмүүс энэ аргыг хэрэглүүл илүү тохиромжтой. Тэрнээс биш жирэмслэлтээс хамгаалах гэж байгаа хүмүүст бол тохиромжтой. Тэгэхээр 5 дахь зам байдлын арга бол хөхөөр хооллох үеийн сарын тэмдэг үзэгдэхгүй болох арга. Эмэгтэй хүн төрлөө нэг ихний хэдэн сар сарын тэмдэг ирдгүү штэ. Тэгэхээр тэр үед бол ер нь эмэгтэй хүн жирэмслэх боломжгүй байдаг. Хэсэг хугацаанд нэг зүйлийг маш сайн анхаарах хэрэгтэй. 100% хөхөөр зөвхөн дан хөхөөрөө хоолж байгаа үед л энэ арга ер нь бол үйлчилдэг. Тэгэхээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхд төрснөөс 6 сар хүртэл дан хөхөөр хооллохыг зөвлөдөг. Тэгэхээр эхний 6 сар дан хөхөөр хоолж байгаа үед бол энэ арга 94% хамгаална. Гэтэл маш олон ээжүүд маань нэмэлт сүү өгдөг, холимог одоо хүүхдээ хоололдог. Тэгээд зарим ээж нар маань 4-5 сартаагаас нь эхлээд арай эрт бор хоолнд оролдог. Тэгэхээр бор хоолнд орсон нэмэлт сүү ууж байгаа үед бол энэ арга нөлөөлөхгүй.
ер нь бол 94% магадлал нь бүр ингээд 70-80 руу ороод багасаад явчихна гэсэн үг. За тэгээ ээж нар бас боддог л доо сарын тэмдэг ирсний дараа л би жирэмсэн болно гэж бодоод байдаг. Гэтэл өндгийн эс боловсроод 1-2 7 хоног болсны дараа сарын тэмдэг ирдэг. Тэгэхээр сарын тэмдэг чинь үзэгдэж эхлэхээс өмнө та жирэмсэн болох бүрэн боломжтой болцсон гэсэн үг. За яг энэ дээр алдаад ээж нар маань маш төрөл хоорондын зайг ойртуулцдаг. Тийм учраас маш болгоомжтой ах хэрэгтэй. Нэмэлт сүү юм уу бор хоолнд оруулсан тохиолдолд заавал давхар хамгаалалт хэрэгжилж бэлгийн харьцаанд орох хэрэгтэй. Таны сарын тэмдэг ирсэн ирээгүй энд бол ерөөсөө хамаагүй шүү. За ингээд зам байдлын 5 арга маань ер нь бол дууслаа. Энэ зам байдлын 5 аргад бол ер нь төвчих гэдэг аргаас бусад аргыг нь бол би жирэмслээс хамгаалах гэж байгаа хүмүүст бол ерөөсөө зөвлөхгүй. Ялангуяа тэр үр тогтолтыг таамаглах тэр календарын арга дээр бол яг миний эргэн тойронд тэр аргыг хэрэгжилж байгаа жирэмсэн болсон зөндөө хүмүүс байгаа. Тэгэхээр ер нь бол ялангуяа 20 дөнгөж гарч яваа үнэхүү хүчин чадвар нь маш өндөр эмэгтэйчүүдэд бол ер нь баталгаатай арга биш ээ. Тийм учраас одоо миний ярих энэ орчин үеийн арга хэрэгслүүдээс та бүхэн аль болох сонгож хэрэглэх. Хоёрдугаар бүлэг рүүгээ бүгдээр орцгоё. Энэ бол механик хаалтын аргууд. За мэдээж механик хаалтын аргууд дотроо нэгт бол хамгийн түрүүнд бэлгэвч байгаа. За бэлгэвч бол дотроо мэдээж 2 төрлөдөг. Эрэгтэй болон эмэгтэй бэлгэвч. Тэгэхээр одоо миний ярих 7 төрлийн орчин үеийн хамгаалах арга хэрэгслүүд дотроос ганцхан бэлгэвч таныг бэлгийн замын халдварт өвчин болон төлөвлөөгүй жирэмслэлтээс хоёулангаас нь хамгаалж чадна. Өөр ямар ч хамгаалах хэрэгсэлтэй нэг давхар бэлгийн замын халдварт өвчнөөс хамгаалж чадахгүй гэдгийг маш сайн ойлгоо. Эрэгтэй бэлгэвч бол 98% орчим хамгаална. Эмэгтэй бэлгэвч бол 95% орчим хамгаална. Эмэгтэй бэлгэвч ер нь бол эрэгтэй бэлгэвчийг бодвол олдоц арай багтаа байдаг. Гэхдээ эмэгтэй бэлгэвчийн нэг давуу тал нь гэвэл бэлгийн харьцаанд орохосоо хэдэн цагийн өмнө одоо 1-2 цагийн өмнө ч юм уу эмэгтэй хүн өөрөө урьдчилаад төрүүлээд бэлгэвчээ өтрээндээ байршуулад хийчих боломжтой байдаг. Хоёр дахь механик одоо хаалтын арга бол ерөндөг буюу бидний ярьж санснаар спираль. Тэгэхээр спираль дотор маш олон төрөл байдаг. Одоо механик хаалтын аргаар хамгаалж байгаа мэт боловч бас даавартай спираль гэж байдаг. Тийм учраас яг дааврын бүлэгдэж багтана, механик хамгаалалтын бүлэгдэж багтана. Тэгээд зарим тохиолдолд ер нь бол энэ спираль өөрөө тусдаа бүлэг болж бас гардаг. Дотор маш олон төрөл байдаг. Зис спираль, даавартай спираль, мөнгөжүүлсэн, алтжуулсан, октын ингээл маш олон төрөл байдаг. Бүх төрлийн энэ бичлэгээр ярина гэвэл арай амжихгүй ба. За тэгэхээр спиралийн талаар бол би дахиад дэлгэрүүлээ яриад ах шаардлагагүй. Яг тэгэхээр дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэж байгаа бол мэргэжлийн эмчид хандах шаардлагатай. Тэгээ эмнэлгийн нөхцөлд ер нь бол спиралийг суулгадаг. Тэгэхээр юун төрөнд хувийн эмнэлэг байна уу, улсын эмнэлэг байна уу хамаагүй нөхөн өрчгүй юм уу эмэгтэйчүүдийн эмчид хандна, зөвлөгөө аавна. За тэгээд өтрээний үзлэг, мазок зэрэг эмчийн шаардлагатай гэж үзсэн шинжилгээнүүдийг хийгээд тэгээд ямар нэгэн өрөвсөл өвчин эмгэг байхгүй бол эмч танд спираль тавьж өгөх боломжтой байдаг. Спираль нь ер нь бол 99% хамгаалт. Тэгэхээр дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ер нь бол спиралийг хөгжиж буй орнуудад бол хамгийн шилдэг жирэмслэлтээс хамгаалах орчин үеийн арга хэрэгсэл гэж үздэг. Яагаад гэвэл маш өртөг багтай тэгсэн мөртлөө маш олон жилийн турш жирэмслэлтээс хамгаалах юм боломжтой ийм арга хэрэгсэл. За гисэн хідэж спираль маань бас л бэлгийн замын халдварт ямар ч хүчнээс хамгаалахгүй. Таныг зөвхөн жирэмслэлтээс хамгаална гэдгийг мартаж болохгүй шүү. За одоо ингээ бүгдээрээ 3 дугаар бүлэг рүүгээ орцгоё. За тэр бол дааврын хамгаалах аргууд. Тэгэхээр дааврын хамгаалах аргууд дотор бол маш олон төрлийн аргууд байгаа. Одоо эм байна, суулгац байна, тариа байна, наалт байна, трэний бүгж байна гэх мэт маш олон төрлийн дааврын арга хэрэгслүүд байдаг. Монголд хамгийн элбэг байдаг 3 төрлийг энэ удаад бүгдээрээ ярилцъя. Эхнийх нь бол эмийн арга байгаа. Жирэмснээс хамгаалах эмийн талаар ер нь бол бараг бүх эмэгтэйчүүд мэдэх бах. Манай Монгол оронд ер нь бол эрэгтэй бэлгэвчтэй адилхан жирэмснээс хамгаалах эм бол маш элбэг, олдоц сайтай, бараг бүх эмийн сангуудад бол байдаг. Бэлгэвчний дараа орох хамгийн олдоц сайтай жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгсэл баг. Жирэмслэлтээс хамгаалах эмийг бол ер нь багцлаад ярихад маш хэцүү. Орц найрлага нь ялангуяа үйлдвэрлэж байгаа үйлдвэр улс орноос шалтгаалаад орц найрлага нь өөрөдөг. Эм болгон хоорондоо ижилгүй өөр орц найрлагатай гэсэн үг. Эмээ сонгож авахдаа ер нь орцын сайн унших хэрэгтэй. Монголд эдэг ихэнх жирэмслэлтээс хамгаалах эмүүд ер нь бол дотроо бүрэн монгол хэл дээр орчуулах таа. Тэгээд яг аль эмээ сонгохоо сайн мэдэхгүй байгаа бол заавал мэргэжлийн эмчт хандаад тэгээд зөвлөгөө авсныхаа дараа эмээ сонгож болно. Тэгээд жирэмснээс хамгаалах юм маань ер нь бол
таслахгүй яг нэг цагтаа өдөр болгон уудсан үед бол 99% жирэмслэлтээс хамгаалдаг байгаа. Гэхдээ бас л бэлгийн замын халдвар төвчнөөс бол таныг огт хамгаалахгүй. За сул тал гэх юм бол жирэмслэлтээс хамгаалах юм таныг одоо доторыг мухааруулаад толгойг өвдөх гэх мэт янз бүрийн шинж тэмдэг илрүүлж болно. За тэр үед бол зүгээр эмчтэйгээ дахид зөвлөд имээс олж болно. За эсвэл өөрөө эмнийхээ орц найрлагуудыг харж агаад арай өөр орц найрлагатай эм рүү шилжээд сольж болно. Тэгэхээр өөртөө арай янз бүрийн гаж нөлөө багтай эмийг олж сонгож хэрэглэх нь бас их чухал асуудал. Эмээ усны дараа бөөлжих юм уу гүйлгэх тохиолдолд бол таны эмний үйлчлэгээ сулрна гэж ойлгох хэрэгтэй. Эмээ уухаа мартах юм бол ер нь 7 хоног орчим давхар хамгаалалт хэрэглэх шаардлага үүсдэг. Эмийнхээ орц найрлагыг сайн уншаад заавраа сайн уншаарай гэж хэлэхээр байна. Дараагийн маань дааврын арга бол тарианы арга. Тарианы арга бол ер нь бол сүүлийн үед Монголд нэлээд илбэг болсон байлээ. Тэгэхээр 3 сард нэг удаа булчиндаа тариулаад тэгээд дахиж өөр ийм тарай аюуч хэрэглэх шаардлагагүй жирэмслээс хамгаалаад явна гэсэн үг. Энэ арга бол бас л бэлгийн замын халдвар төвчнөөс таныг хамгаалахгүй. Адилхан л дааврын арга учраас энэ одоо жирэмслээс хамгаалах эмтэй адилхан 99% таныг жирэмслээс хамгаална. Энэ тарайг бол зүгээр нэг эмийн сангаас аваад өөрөө бол тарих боломжгүй. Тэгэхээр заавал өрх юм уу сумын эмнэлэг, хувийн эмнэлэг ч гэж болно. Эрүүл мэндийн газар хандаад тэгээ эмнэлгийн орчинд тариулах шаардлагатай шүү. Тарианы арга бол нэг доор яг ингээ хүчтэй их даавар тарьж байгаа учраас сарын тэмдэг ер нь жоохон алдагдах, эсвэл бүр үзэгдэхээ болох гэх мэт сөрөг шинж тэмдэг илэрч болно. Тэр талаар бол та өөрийнхөө эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй. Тэгээ зөвлөлдсөний дараа шийдвэрээ гаргаа. Дараагийн дааврын арга бол суулгац байгаа. Тэгээ суулгац гэхээр одоо үед ер нь бол хүмүүс нэлээд сайн мэддэг болсон. За эмэгтэй хүн яг энэ бугалганы энэ зөөлөн хэсэгт жижигхэн ингээд арсыг нь зүсээд эмнэлгийн орчинд одоо эмч жижигхэн мэс ажилбар хийгээд ингээд шургуулад арсын доор нь оруулдаг байгаа. Арсын дээр орсон тэр суулгацсан дотроос даавар одоо гээд баг хэмжээгээр цусны эргэлтэнд нь ороод тэгээд эмэгтэй хүнийг жирэмслэлтээс хамгаалдаг байгаа. Суулгац бол мөн л адил 99 орчим хувь таныг жирэмслэлтээс хамгаална. Тэгээ 3-5 жилийн хугацаанд бол хамгаална. Тийм учраас бас ерөндөг спиралтай адилхан нэлээд удаан хугацаанд таныг хамгаалах боломжтой нэг суулгацсан байхад хугацаанд дууссны дараа эсвэл дахиад төрхөөр одоо шийдсэн бол эмчтэр очиод тэгээд дахиад жоохон мэс ажилбар хийгээд тэр суулгац авчнаа гэсэн зайлшгүй эмнэлгийн орчинд мэрэгжлийн эмчээр хийх шаардлагатай. Тэгээ авахтаа ч гэсэн зайлшгүй мэрэгжлийн эмчийн оролцоод байх хэрэгтэй. За ингээд дараагийн маань арга бол үрийн сувг боох буюу одоо жирэмслэлтийг бүрэн зогсоох арга. За энэ арга бол тус их онцгой. Яг тэгэхээр эрэгтэй эмэгтэй хүн аль нь хийж болдог арга. Мэргэжлийн эмч эмнэлгийн орчинд зөвхөн хийх боломжтой. Тэгээд нэг үрийн сувга болгоцсон байхад ер нь бол буцаага тэрийг тавиулаад одоо жирэмслэх боломж бол маш бага байдаг. Тэгэхээр ингээм хамгийн сүүлийн 12 дахь жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгсэл маань бол 72 цагийн юм гэж хүмүүс сайн мэддэг. Одоо яаралтай үед уудаг юм байгаа. Тэгэхээр хамгаалтгүй бэлгийн харьцаанд орлоо. Тэрнээс хойш 72 цагийн дотор бол энэ жирэмслэлтээс хамгаалах имийг авч уух юм бол жирэмслэлтээс хамгаалах боломжтой. Гэхдээ энэ юм байна маш хүчтэй юм учраас ер нь бол жилд нэгээс илүү хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. За хамгийн ихтэй жилд 2-ыг хэрэглэж болно. 2-оос илүү хэрэглэх юм бол ер нь таны биед маш их сөрөг гаж нөлөө үзүүл. Миний ярьсан энэ 12 арга хэрэгслээс ялангуяа орчин үеийн арга хэрэгслээс сонголтоо хийгээд тэгэд өөрийгөө юм хүзээгүй жирэмслэлт олон үр хөндөлтөөс урьдчилан сэргийлэрээ гэж охид эмэгтэйчүүдтэй уриалахаар байна. Маш бага үн өртгөөр тэгээ өөрийнхөө эрүүл мэндэд ямар нэгэн хор хөнөөлгүйгээр биднэрт жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх бүрэн болцоо одоо орчин үед байна. За тийм учраас заавал тэгж бүр үр хөндөлт ч юм уу тэрэн дээр тулахгүй өмнө нь сонголтоо хийгээд өөрсдөө эрүүл мэндийг хамгаалаарай гэж хүсэж байна. За хамгийн түрүүнд хандах ёстой газар бол мэдээж өрхийн эмнэлэг, сумын эмнэлэг байгаа. Анхан шатны энэ эрүүл мэндийн байгууллага дээр очиод эмчээс зөвлөгөө авч болно. Нийт зүгээс өгөх зөвлөгөө бол твчих тэгээ бэлгэвч хоёр бол ер нь таныг 8-аас 100% хамгаалах хамгийн шилдэг хоёр арга. Мэдээж та нас биеинд хүрсэн нөхөртөө эхнэртэй за эсвэл найз охин найз залуутай ийм тийм тогтмол бэлгийн харьцаанд ордог хамтрагчтай болчихсон бол хоорондоо ярилцаад тэгээд өөр төрлийн жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгслүүдээс заавал сонгож хэрэглээрэй. Орон нутгаас хотод оюутан болоод орж ирсэн залуучууд байдаг. Тэгэхээр харьяалал нь орон нутгийн учраас хотод яг өрхийн эмнэлэгт ч юм уу хандаж чадахгүй яг хаана хандах вэ гэж бодож магадгүй.
За тэгэх юм бол өсвөр үе залуучуудад ээлтэй клиник гэж байгаа. Мөн оюутны эрүүл мэндийн төв 1 2 гэж Улаанбаатар хотод байдаг. За энэ эрүүл мэндийн байгууллагуудтай хандаарай гэж хэлэхээр байна. Өнөөдрийн бичлэгтээ ашигласан материалуудаа би доор description хэсэгт линкийг оруулсан байгаа. Тэгээд бичлэг таалагдсан бол та бүхэн лайк дарж subscribe хийхээ мартаоцай. За тэгээд дөнгөж найз залуу найз охинтой болж байгаа. Залуу дүүнертэй энэ бичлэгийг шеэрлэхээ мартаоцай. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баяртай.